Энэ бол дэлхийн давцан доод болон галалтсан домог тамирчны түүх. Хичээл зүтгэл, дэсвэр дэвчээр мөрөөдлийн түүх. Мөсөн талбайн түүхэнд домог болон галалтсан дайчин довтлогчдын нэг Стенли Капын авраг Александр Овечкины түүх. Александр Овечкин 1985 оны 9 сарын 17-нд зөвлөлтийн алдартай тамирчдын гэр бүлд мэндэлсэн. Түүний ээж Татьяна Овечкин загсан бөмбөгийн олимпийн хошоо алтан медальт дэлхийн авраг тамирчин. Харин аав нь хөлөн бөгчин байсан. Овечкины хүүхэд нас Москва хотод өнгөрсөн бөгөөд маш идэвхтэй, хөдөлгөөнтэй, сониуц зантай хүүхэд байсан гэдэг. Түүний хувьд багасаа л хоккей спортын тамирчин болох нь тодорхой байв. 2 настай байхдаа хоккей зөвхөртэй болж 8 настай байхдаа Динамо Москвагийн академийн бэлтгэлд явж эхэлжээ. Тэрээр телевизээр хоккейн тоглолт гарах бүрд юу ч хийж байсан хамаагүй орхиж эцэг ихтэй сувгаа солихыг зөвшөөрдөг байв. Түүний ээж дурдахдаа баг хүүгээ спортын агуу тамирчин болохыг мэдэрсэн. Төрснөөсөө л энэ илэрхий байсан гэж хэлсэн байдаг. Баг байхдаа тэрээр гэр бүлийнхэнтэйгээ хамт Москвагийн захад байрлах нурж буй хорооллоор хүрээлэгдсэн өндөр барилга руу нүүж очижээ. Тэнд Овечкин цэргийн сахилга батаараа алдартай 596 дугаар сургуульд суралцаж 8 дугаар ангиа төгссөн. Улмаар Динамо Москвагийн спортын сургуульд сурч эхэлсэн. Найзууд нь сөрөг зүйл дуруу татагдаж үнэт цагаан хий дими үрж байхад Овечкин өглөө орой өдөр бүр бэлтгэл хийдэг байв. Хожим энэхүү бэлтгэлийнхээ талаар ярихдаа та спортод гүн гүнзгий дурлсан бол өөр юунд ч цаг загварахгүй гэж хэлсэн байдаг. Түүний хоккей тоглоход хамгийн том нөлөө үзүүлсэн хүн түүний ах Сергей байлаа. Түүнтэй хамт хоккей тоглох, Алекс Хүүг хоккейн бэлтгэл, тэмцээн болох зааланд нь байнга хүргэж өгөх гэх мэтчлэн маш их анхаарал хандуулдаг байв. Харамсалтай нь Овечкин 10 настай байхад Сергей автомашины ослоор нас барж түүнд гуниг төвл явдал тохиолдлоо. Энэ явдлаас хойш Овечкин улам их хурцлагдаж ахийнхаа төлөө хоккейг тоглож эхэлжээ. Улмаар тоглолтод гол оруулсныхаа дараа бэлигээ үнсэж тэнгэр рүү заах үйлдэл хийдэг нь ахтааг хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм. Овечкин 16 настайдаа Оросын Суперлигийн Динамо Москва багийн бүрэлдэхүүнд багтсан. Оросын Суперлигт 3 улирал тоглохдоо 152 тоглолтод оролцож 36 гол, 32 голын дамжуулалт өгч хоккейчдын мөрөөдлийн лиг болох Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн томоохон багуудын хараан дөртөж эхэлжээ. Зарим багууд түүн драфтаас өмнө гэрээ байгуулах санд хүргүүлж байсан ч насанд хүрээгүй учраас гэрээ амжилттай болоогүй юм. 2004 он бол дэлхийн хоккейн ертөнц шинэ супер одыг хүлээн авах жил байлаа. Оросын залуу довтлогч Александр Овечкинийг Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн Вашингтон Capitals баг драфтын эхний сонголтоор авсан юм. With the first selection 2004 NHL draft, Washington Capitals please select Alexander Ovechkin. Russian Capitals are happy to pick Nicholas Backstrom. Гэвч тухайн үед Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн ажил хаялт болж шинэ улирал эхлэхгүй болсон тул Овечкин эх орондоо үлдэж Динамо Москва багийн өмсгөлтөй дахин нэг улирал тоглолоо. Тэр улиралд баг нь Оросын лигийн авраг болж залуу одын нэр улам тодорхой. Эцэст нь 2005 оны 8 дугаар сарын 5-нд Александр Овечкин Вашингтон Capitals багтайгаа албан ёсоор гэрээ байгуулж Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн мөсөн талбайд анх удаага гарч ирсэн юм. The Washington Capitals begin the 05-06 season against the Columbus Blue Jackets. Тэр мөчөөс эхлэн хоккейн ертөнц шинэ домгийг
харж эхэлсэн. 2005 он NHL-ийн мөсөн талбайд шинэ од төрж байлаа. Оросын залуу довтлогч Александр Овечкин Вашингтон Capitals багийн бүрэлдэхүүнд анхны удирлаан эхлүүлсэн. Тэр удирд Овечкин гайхалтай тоглолтоороо бүх хүний анхаарлыг татаж байлаа. Хүчтэй цохилт, хурдтай довтлогоо, зоримог шийдэмгий тоглолт нь түүнийг богино хугацаанд лигийн хамгийн алдартай тоглогчдын нэг болгосон. Овечкин эхний удирдлагын 52 гол, 54 дамжуулалт өгч нийт 106 оноо авсан нь залуу тоглогчийн хувьд гайхалтай амжилт байна. Тэр удирд хийсэн түүний 1 гол хоккейн түүхэнд үлдсэн юм. Мөсөн дээр унж байхдаа шайвыг хаалганд оруулсан тэр гайхалтай голыг 101 гол хэмээн нэрлэдэг юм. Ийхүү 2006 онд Александр Овечкин Хойд Америкийн хоккейн үндэсний лигийн шилдэг шин тоглогчийн шагналыг хүртэж дэлхийн хоккейн шин супер од болон гарч ирсэн юм. Дараа жилээс нь түүний амжилт улам өсч Вашингтон Capitals багийн гол тоглогч болж багтаа нөхөж болшгүй орон зайг эзэлж 2008 оны Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн улирлын хамгийн үнцэнтэй тоглогчийн шагналыг хүртэж лигийн супер од гэдгээ баталлаа. Овечкин олон мянган дэмжигчдийнхаа өмнө жил бүр л онцгой тоглолт үзүүлж Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн удирлыг олон жилийн турш голын тоогоор түргүүлж шилдэг мэрэгэн буучийн шагналыг олон удаа хүртэж довтлогчийн хувьд лигийг ноёрхож байна. Улмаар 2010 онд Вашингтон Capitals багийн ахлагч болж багийнхаа жинхэнэ манлайлагч болсон юм. Гэвч түүний зам нь дардан байсангүй. 2008-аас 2017 оны хооронд Вашингтон Capitals баг плей-оффт олон удаа шалгарсан ч аваргын цом өргөж чадалгүй хасагддаг байлаа. Ингээд олон нийт түүнийг Овечкин бол зүгээр л гол хийдэг хүн, тэр багийн лидер байж хизээж чадахгүй, тэр ялагч биш гэж шүүмжилсээр байв. Үүний зэрэгцээ мөр, өвдөг, шагайны жижиг гэмтэл нь түүний тоглолтод саад болсон ч тэр үргэлж эргэн ирж багтаа тусалдаг байлаа. Энэ нь түүнийг тэсвэр төвчээртэй тэмцэгч тоглогч гэдгийг харуулдаг. Олон жилийн турш хичээж шүүмжлэлд өртсөн ч Овечкин бууж өгсөнгүй. 2018 онд Вашингтон Capitals баг Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн аваргын төлөө шалгарлаа. Багийн ахлагч Александр Овечкин олон жилийн турш энэ мөчийг хүлээж байсан юм. Тэд аваргын цовралд Vegas Golden Knights багтай уулзраа таарсан бөгөөд тэрүү өсөлтөөний дараа Вашингтон Capitals баг цовралд 4-1-ээр ялж түүхэндээ анх удаа Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн ялагчаар тодорсон юм. Ялалтын дараа Александр Овечкин Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн цомыг толгой дээрээ өргөж баярын нулимс сунагсан тэр мөч хоккейн түүхэнд тодор үлдсэн юм.
Энэ ялалт бол зөвхөн цом биш, харин төвчээр, итгэл, хөдөлмөрийн үр дүн байлаа. Ийхүү Александр Овечкин өөрийн нэрийг хоккейн домгуудын игнэнд албан ёсоор бичүүлсэн юм. Энэ удаа Хойд Америкийн үндэсний хоккейн лиг буюу NHL-ийн аврах лигийн удирдлийн 3 удаагийн үндсэнтэй тоглогч 8 удаагийн шилдэг голын шагналыг хүртсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг мэргэн бууч Александр Михайлович Овечкины ялалт амжилт амьдралын түүхийг онцлолоо.